Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн санал танилцуулгыг ерөнхийлөгч намын газрын дарга Инкол дарга танилцуулнаа. Байгалийн баялаг хэлцүүлгийн оролцогчдод өглөө нэмэлт хүргэе. Энэ дэлгэцэн дээр миний танилцуулгын слайднууд гарна. Өнөөдөр бол 4 слайдтай, өчигдрийнх шиг олон биш. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тодорхой доктортой нөхцөл бий болгоно гэдэг зорилгоор одоогийн үндсэн хуулийн 6-2-ын Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын эвлий түүний баялаг усны нөөц ан амтан төрийн өмч мөн гэдэг энэ үгийг нийтийн өмч мөн гэж солиод тэгээд дараа нь ахаад ийм нэмэлт хийж байгаа. Нийтийн өмч гэдгээс үүдээд шинээр байгалийн баялагын ашиглахдаа тэгш байдал шударгаас үндэсний аюулгүй байдал доктортой хөгжлийг хангах зарчим баримтал нь газрын эвлийн баялагийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол улсын хуулийн этгээдэд энэ зүйл заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол сая уншин цэнхэр өнгөтэй байгаа нь улсын хурлын гишүүдийн санаачилсантай адилхан текстэнд давтсаж байгаа гэсэн. Одоо улаанаар орж ирж байгаа бол улсын хурлын гишүүдийн санаачин дотор байхгүй ерөнхийлөгчийн санаачилж байгаа хууль. Онцгой ач холбогдлын газрын эвлийн баялагийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашигын 51-ээс доошгүй хувь нь Монгол улсын төрд ногдно. Хөрөнгө оруулагчийн зардал бодиттой байна. Хөрөнгө оруулагчийн зардал төр хяналт тавьж ард түмэнд тайлгна. Газрын эвлийн баялагийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласныхаа орлогыг баялагын сан төвлөрүүл зарцуулна. Байгалийн баялагыг ашиглах болцол баялагын сангийн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэдэг. Тухайн жилийнхаа улсын төсөвт дивиденд бол оруулж болохгүй. За тухайн жилийн улсын төсөвт дивидендээс бусад аж ахуй нэгж байгууллагатай холбогдсон гардаг 30 орчим татвар бол ордгоор орно. Ингэж баялагаас үүсэж байгаа дивиденд баялгаа өөр журмаар зарцуулдаг өөр тустай сан бий болгоё гэдэг санаа шинээр нэмэгдэж байгаа. За энэ 6-2-т байгаа 6-1-д байдаг ард түмний мэдэлд байж төрийн хамгаалтанд байдаг хүний бүтээгээгүй байгалийн бүтээсэн зөвхөн бидний одоо амьдарч байгаа монголчуудын өмч биш, ирээдүйн монголчуудын өмч болсон баялагийг төрийн өмч гэж бичээд төрийн өөрийнхөө үүсгдэг байшин барилга, сандал ширээ, дэлгүүр, үйлдвэртэй адилтгаж үзээд ховчлд оруулаа явцсан энэ олон жилийн алдааг бол засъя. Энэ бол төрийн өмч биш юм байна. Одоогийн иргэний хууль, одоогийн бусад хуулиар бол нийтийн өмч бол төрийн өмчийн нэг хэсэг нь байгаа. Тэгээ энд ямар ч гэсэн одоо бидний сууж байгаа энэ төрийн өмчийн ордноос өөр юм байна. Энэний зохицуулалт бусад улсын үндсэн хуульд өөрөөр байдаг юм байна. Тэгээд шинээр нэмэгдсэн заалтын дагуу ашиглуулъя, үгүй бол одоо болиё гэдэг. Энэ нэг баялагын чинь ашиглаж сурах хүртлээр ийм нөхцөлийг хүлээж авах хүн ирвэл хамтран ажиллая, үгүй бол одоо тэгэл чоочтой байж гэдэг ийм санаа оруулж байгаа. Оюу толгоон гэрээг хийчээд энэ их өр ширэнд ороод одоо дахиад 1.9 тэрбум хүртэл доллараар зардал нь хэтрээд 30 хүртэл сараар төслийн ашиглалтанд орох хугацаа нь хойшлно гэж бодоогүй шүү дээ. Тэгээ тэр үед гишүүн байсан тэр гэрээнд батлах коноп дараагүй гишүүн байж гэн Батэрдэн гишүүн сууж гэн. Энд байж гэн хэдхэн гишүүн тэр гэрээг батлаагүй л дээ. Энэ ер нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна гэд. Тэгэхээр цаашид улсын их хурл бол оюу толгой шиг баялагийг төрийн өмч мөн гэж үзээд саяын хийсэн шиг гэрээ хийх эрхгүй болж байгаа. Хамгийн наад захын жишээ.
5 толгой коогч нүүрсний ордыг төрийн өмч мөн гэж үзээд үнгүүгээр 100 жилээр өхөөр манай ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сайхан бэлэг, ерөнхий сайдаар ажиллаж байсан, элбэгд орж ерөнхий сайдаар ажиллаж байсан сайхан бэлэг, шадар сайд инг сайхан 3 өгчгөө шахлаа шүү дээ. Тэгээ тэрийг өгүүлгүй авч үлдсэн 40 гишүүн бас Бат Эрдэнэ гишүүн, Дэмбэрэл гишүүн зурлуу зураагүй лөө. Цог дарга Батуулга ерөнхийлөгч гишүүн байхдаа Бямб цогт гээд зурсан гэж шүү Самбогийн Дэмбэрэл гишүүн. Тэгэхээр иймэрхүү оролдлогууд бол тасрахгүй юм байна. 5 толгойг бол авчулж чадсан. Түүнээс хойш энэ компанич одоо 1 их 80-ийн татварын дараах цэвэр ашиг өгдөг ийм компани болоо хувирчлаа шүү дээ. Өнөөдөр сайн шандын төмөр зам барьж байна. Тэгээ энэ төрийн өмч гэж үзээд төрийн татварын мөнгөөр бий болгодог сургууль цэцэрлэгийн барилга шиг адилтгаж үзээд ховчлол хийдгийг бол одоо ингээд зогсоож байгаа маа. Энэ бол өөр юм байна. Энийг элбэгдээр сайхан бэлэг инх сайхнаар үүсгээгүй юм байна. Энийг одоо хэдэн сая жил байгаль өөрөө үүсгэж тэн дээр нь амьдарч байгаа бидний монголчууд, бидний дараагийн 100 жил, 200-300 жил амьдрах монголчуудын өмч юм байна. Тэрийг энэ нэг 4 жилийн ирэх авсан улс төрчид ингээд байгуулсан, бий болгосон өмчгээ захиран зарцуулах нь буруу юм а гэдэг ийм концепцууд орж ирж байгаа. За одоо энэ дотор орж ирсэн хүмүүс нэг хэсэг нь бол дэмжих байх, нэг хэсэг нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож Монгол улсын эдийн засгийг хөгжихөд цаад болголоо гэж хэлэх байх. Гэхдээ ашиглах ухаанд хүрээгүй бол төр зур хойш нь тавья. Илүү сайн улсууд бол гарч ирэх ёстой. Чадахгүй тэгэл байж исэн, газар доороо байж исэн дээр гэдэг ийм зүйлээр эхний өөрчлөлтийг хийж байгаа. За дараагийн өөрчлөлт бол нийтийн өмчийн газрыг өмчлүүлэх асуудлыг хэн шийдэх вэ, хэн гэрчлэгээ өгөх вэ гэдэг асуудал байгаа. Тийм 6-гийн 6 шинээр нэмж байгаа. Нийтийн өмчийн гэдэг нь одоо сквадрын талбай өмнөх цэцэрлэг биш шүү. Тэгж бас буруу ойлгосон байлээ. Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад одоо улсын мэдлийн газар гэсэн үг. Монгол улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг хууль заасан болцол журмын дагуу зөвхөн засгийн газар нийт улс орны хэмжээнд хамаатай болвол аймаг хот нийслэлийн засаг дарга эсвэл захирагч гаргана гэж байгаа. Сумын засаг дарга, дүүргийн засаг дарга газар олох гэрчлэгийг олгодог байсан бол одоо ингээд төвшингийн дээшлүүлье. Газар бол бас байгалийн баялагтайгаа адилхан онцгой объект байна. 6 дугаар зүйл бол 6-гийн 5-аар дуусж байгаа. 6-гийн 6 дээр нэмж байгаа. Энэ нь бусад одоо 4-р бүлэгт орж байгаа өчигдрийн бидний хуралдсан заалтуудаа бас уялдаж орж ирж байгаа. За дараагийн өөрчлөлт Төв банктай холбоотой өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг ерөнхийлөгч төслийн өргөн барихаас өмнө үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль заасны дагуу 7 байгууллага санал авсан. За 7 байгууллага нэг Монгол банк байсан. Монгол банкны ирүүлсэн саналаас энэ 3-ыг нь аваад энэ дахиад 19/2-оор 1 2 3 гэсэн санал орж байгаа. Монгол улс Төв банктай байна. Төв банк нь хараат бус бие даасан байгууллага байх бөгөөд Монгол банк гэж нэрлэнэ. 19/2-ийн 2 нь Монгол банк төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн доктортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны доктортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүл төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана. 19/2-ийн 3 Монгол банкны үйл ажиллагааны эрхлэн үнцийг хуулиар тогтооно гэдэг. Энийний дараа нөгөө төгрөг гэж нэгжтэй байна. Тэр нь мөнгөнд хуваагдана гэсэн тэр зүйлийг бол ерөнхийлөгч үндсэн хуульд орох хэмжээний одоо ерөнхий асуудал биш байна гэдэг энэ хэсгийг бол Монгол банкны саналыг дэмжиж оруулж ирж байгаа, уламжилж байгаа гэж болно. Монгол банк бол үнэхээр үндсэн хууль дотор байх онцгой институт мөн бөгөөд 92 онд энийг бол оруулалгүй үлдээсэн байлээ. За яагаад гэдгийг сайн мэдээгүй.
одоогийн Монгол онцны тухай хууль дээр байгаа бүх заалтуудын copy paste. За дараагийн энэ Монгол онцныхан бас ирсэн байгаа. Өөртөө нэмж тайлбарлаж болно. За сүүлийн заалт бол энэ улс орныхоо тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хамгаалтыг бэхжүүлж баттгах гэдэг зорилгоор орсон заалт байгаа. 25.1.1-6 одоогийн үндсэн хуулийн заалт юм байна. Ард нийтийн санал асуулга явуулах, сонгуулийн эрх үхэн иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэй тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Араас нь нэмээд улаан өнгөөр Монгол улс өөрийн тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно гэж оруулж байгаа. За энэ бас л өнөө маргаашийн заалт биш ээ. 20 жил, 30 жил, 50 жилийн дараа юу болохыг бид нар мэдэхгүй. Дэлхийн нийтийн байдал бол их 2 дугаар дайнаас хойш тогтсон 70-80 жилийн доктортой байдал бол тийм биш болж байгаа. 45 оны дайны дараа 10 сарын 20-нд явуулсан ард нийтийн санал асуулгаар бид тусгаар тогтнолоо баталгаажуулж урд төвшөлтөө хүлээн зөвшөөрөгдөж улмаар дэлхийн нийтийн бүх улсуудад нэгдсэн үндэсний байгууллагад илснээр одоо энэ процесс бол дууссан байдаг. Процесс бол 1911 оноос эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ замаараа хизээ нэгэн цагт тусгаар тогтнолоо алдаж болзошгүй гэж үзээд тааж байгаа. Ийм санаархлууд гарч ирснийг бас түүх судалдаг улсууд мэдэх баг. Тийм учраас үндсэн хуульд уг нь бол энэ заалтны байх ёстой газар нь 3 дугаар зүйл юм байна. Анх бол 3 дугаар зүйлгээ тэгээд эгийн хуульд нийцүүлээд 3 дугаар зүйлийн 3-аар оруулж ирсэн. 3 дугаар зүйл бол одоо 2-доо 3-аар энийг нэмжсэн. 3 дугаар зүйлийг хүндэхийг хоригдсон учраас ард нийтийн санал асуулгын байдаг газар нь авч тавьсан байгаа. За ингээд миний танилцуулга дууслаа. Асуултанд нэг мөсөн бүх танилцуулга дууснаа хариулнаа. Анхаарал тавьсанд баярлалаа.